Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалын хүрээнд улсын хурлаас баталсан 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын харьяа хөдөөгүй хөгжлийг дэмжих газрын Монгол дахь төлөөлөгч Копио Монгол төв дэмжиж ажилтгаа. Тэгвэл Копио Монгол төвийн 2024 оны хамтарсан төслийн жилийн эцсийн тайлан хурал боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт явц тулгамдж буй асуудлаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран нээлттэй хором хилцүүлгийг өрнүүлдэг. Тэгвэл энэ удаагийн нээлттэй хором хилцүүлэг хүнсний аюулгүй байдал пестицидийн хор нөлөө сэдвийн хүрээнд боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд ерөнхийлөгчийн ахлах зөвлөх хурлаатар ерөнхийлөгчийн үйлдвэрлэлчилгээний бодлогын зөвлөх даваа баярнаар шадар сайд амар сайхантай албан уулзалт хийлээ. Уулзалтаар ерөнхийлөгчийн хамгааллын газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс пестицидийн хэрэглээний өнөөгийн байдлын хүрээнд хилцэж цаашид авах арга хэмжээний зөвлөмж төлөвлөгөө боловсруулснаа танилцууллаа. Хүнсний хувьсгалын хүрээнд өнгөрсөн 7 хоногт болсон онцлог үйл явдлыг томилон өргөлээ.